концерт үзгээд гаравчи. Өнөөдөр брэм өдөр яг одоо гадаа 8 градус гэж байна. Били бас уцсан байгаа. Юм гэж мэдгүй амбааш магадгүй. Ээж хэдүүлээс та энэ дөр очиод уулзцгаая. Энэ миний ганцаараа тоглолт үзэж байгаа. Бордох тоглолт. Би 2 жил өмнө Солонгост тэян үзэхдээ ганцаар үзэхгүй. Тэгээд би тэрийг тоглолт зам ганцаараа үзэж болд юм шүү дээ. Би мэдрэмж аваад. Тэгээд тэрний дараа нөгөө энэ одоо нэг супер концертыг зохион байгуулж байгаа энэ газар яг 2 жилийн өмнө бас рейн баараа хийчихсэн шүү дээ. Тэгээд бас ганцаар үзээд. Тэгээ одоо энэ миний 3 дахь яг ганцаараа үзэж байгаа тоглолт. Гэтэ нэг гоё юм нь яг ингээд юм ганцаараа үзэж байгаа тохиолдолд фэн зоноос үзэхээр ямар ч тийм ганцаарсан мэдрэмж авдаггүй. Угаасаа яг фэн зонд чинь тэгэхээр яг фэн гэсэн хүмүүс байгаа болохоор яг тэр уур амьсгалтай дотор аюу гоё гэдэг. За тэгэж чинь та. Имси андер сүрэн in trit буду битэг татасан Once upon a time, not long ago, I heard boys talk shit that is girls like that. Tell them what girls pour it up, give me 3 margaritas. Tomorrow took out there to the conga. Now would you be a song that no gang? Lights, camera, action. Let's go. She gotta get such a talking. Too much. Need you so much. It's a growing mood. Take a knee. Let me go inside. I don't know how to feel inside. Hey, Bobo, I love you. I wanna get a shit. Let me go hot shot, hot shit. But I know it's lying. I see my night catching. My mistake and I holding down. Just I trust the daytime. I think it's just go back to my phone. Yeah. Sauce me in my purse, sauce me in my purse. I got 10 on 10 on 10. You don't have to try. 10 on 10 for your trick, for that shit. Hey, welcome back, Shotgun! Thank you so much. We love you. Peace. We'll come back soon, so don't worry. Hey! Make some noise! Keep the bands like this, come on! Send me know your bitch gun. Baila. Thank you. Like this, come on. Thank you everybody for coming, and let's have a good time, okay? You know, oh, very good Korean. Okay. This next song is very inspired by Michael Jackson, so I hope you guys enjoy it. Let's go. And then repeat after me. I'm gonna say, Wagon is mine, you say DJ, okay? Wagon is mine, DJ. Wagon is mine, DJ. Wagon is mine, DJ. Let's go. Go check. 안녕하세요. Let's go. Bayramlar, yürü. Bayramlar. Bay. Herfteşu. Mongolia, Herfteşu. Is it raining? Beautiful. Lovely, I like it. One, two, three. Okay, wait, one thing.
Keep it sexy. Say long shot. Let's go. 이게 뭐야? Let's go. Mongolia, head issue. Mongolia had an issue. Mongolia. 우리 마지막 인사하고 마지막 곡하고 우리 가자 이제. 아 네. За бид нар мэдээ тэгээ сүүлийн дугаар та бүхэндээ зориулах болно. Thank you. Sir. Mongolia is my first time here. It was a wonderful time. Thank you guys so much. Bagla. Thank you. Баярлалаа маш. I will see you again. Та нартай дахиж уулзах болно. Head the shoe. Таад мань тоглолтоо сайхан тухтаа үзүү гэхгүй юу. Энэ нөгөө YouTube дээр угаасаа копирайт авчих болоо гэж бодвол би бүр амар жоохон ингээл хальтал ингээл таслал харуулчлаа. Хэрвээ таад мань Jesse, J Park, Longshot-ийн бичлэгүүдийг үзмээр байл би одоо анх удаа тэгтээ Instagram харуулчихаас Instagram дээр чи нөгөө highlight гэдэг хүмүүс өөрсдөө туртаанууд ингээл оруулдаг штеп. Би тэр highlight-ын дээр болохоор ер нь бол би цаашдаа өөрийнхөө үзсэн туртай тоглолтуудынхаа артистуудынхаа тоглолтуудыг үзсэн сторинуудаа хийхээр болоод тэгээ би юу нь бол эхнээс нь ахуулаад стори хийдэг болсноос хойш үзсэн тоглолтууд амартаж хайлайт хийгээд оруулсан байгаа. Тэгээ би тэрэндээ нөгөө хайлайтанда угаасаа би тоглолтоо нэмээрээс учраас би энэ тоглолтыг үзэхдээ нэг хэвтэйгээр нь бичээл нэг босоогоор нь бичээл. Тэгэл яг ингээл нэг юм босоогоор биччихэнгүүт аим гоё ингээл үйл явдал болоод ирэнгүүт өө яана нөө YouTube-ийн бичлэгдээ орсонгүй штэ гэл нэг тиймэрхүү процесс юу нь бол болсон. Одоо яг энэ бичлэгээр бол би гоё сэтгэлээ ярмаар санагдаад яг одоо бол би эмнэлэгт бичиж юм л да. Гэтэ энэ тоглолтыг би яг сая өмнөх өдөр үзсэн. Тэгээ ингээд маргааш нь угаасаа манай хүүхэд хоёр нөө эмнэлэгтээ хэвтэх болоод эмнэлэгтээ ирсэн байна. Тэгээ би өчигдөр орой ирээд ямар ч надад ингээд бичлэг хийх ер нь боломж байгаагүй болохоор маргааш нь ингээд өглөө нь эмнэлэгтээ ирчээд яг одоо нөө сэтгэлээ ярих гад би сууж ийн. За ингээд ямар сэтгэл төрсөн бэ гэхээр бүр үгээр хэлхийн аргагүй бүр маш гоё сэтгэл төрсөн. Үнэхээр яг одоо тэр ирж байгаа тэр артистуудыг мэдээж нөө сонсдоггүй, сонирхдаггүй хүн байх юм бол угаасаа тэр хүмүүст сонирхолгүй шүү дээ. А миний хувьд болохоор би үнэхээр J Park дуртай, би Jesse дуртай. Тэгээ дээрэс нь нөгөө J Park-ийг Longshot гэдэг шинэ boy band гаргаж ирэнгүүт тэрийг сонсоод үзсэн чинь бүр үнэхээр супер. Яг л нөгөө нэг Gen Z одоо үеийн шинэ хэм маяг бүр ингээд шинэ сонсгол шиг надад бүр санагдсан. Одоо тэр Longshot-ыг сонсож байхад за тэгээд би угаасаа эднэрийг ингээд сонсдог болохоор шуудаа л үзэхээр шийдсэн байгаа. Энд чинь ингээд 6 сарын 20-нд болсон шүү дээ энэ тоглолт. Би 4 сарын 10 хэднэр үлээ. Би ер нь бол 2 сарын өмнө би билет авсан. Тэгэхдээ тэр билет авах үеэр болохоор хамгийн эхлээд J Park-ийн нэр гарч ирэнгүүт би oh my god би энийг шууд үзэх ёстой. Би бүр шууд үзэх ёстой гэж би тухайн үед шууд fan zone-ы билет авсан. За эднэр арайч Jesse-г авчирч чадахгүй л үдэ гэж би яг ингээд би нөхөртөө хэлсэн байхгүй. Эднэр арайч Jesse-г авчирч чадахгүй л үдэ гэж бодчихсон чинь ёо яг ингээд нэг 7 хоногийн дараа илүү тий 14 хоногийн дараа ч илүү шууд ингээд нөгөө нэг постн дээр нь Jesse гэж гарч ирэнгүүт нь би бүр ингээд ойрлоо заа юу. Тэгээ би шууд ингээд хүлүүгээ залгаад Jesse-г авчирч ин тэднэр гэж би бүр ингээд бүр амар тоглоод бүр тэр ингээд мөчөг бүр ингээд бас үгээр илэрхийлээ харахгүй бүр үнэхээр гайхалтай үеэс Jesse-г авчирч ин тэднэр гэж би бүр яг тийм хүлүүгээ хамгийн түрүүнд ингээд залгаж байсан. Миний бодлоор бол яг энэ хүмүүс чинь яг одоо карьер нь унаагүй тийм хүмүүс Монголд ирж ийн гэхээр би бүр вау яаж ирж байгаа юм болоо бүр үнэхээр тэр зохион байгуулж байгаа хүмүүст нь бол би бол зүгээр амар баярлж байгаа. Тоглолтын дээр маань надад юу илүү их таалагдсан бэ гэхээр за нэгдүгээр энгийн тасалбар, fan zone, VIP энэ төр ордог гэгдүүд нь бүгд тустай байсан. Дээрээс нь ороод тэр хэд маань ингээд угаасаа ингээд цагийн хуваар гаргацсан байсан шүү дээ. Facebook дээрээ одоо 6 цагаас Jesse гарна, болоо тэдээс одоо нөө J Park гарна гэд бүх ингээд цагийн хуваар тасахгүй. Тэгээ би 6 цагаас Jesse гингүүт бүр ингээд гайхаад тийм ихт ингээд Jesse гарч байгаа юм уу? Тэгээ J Park Longshot тэгээ бүгд ингээд шууд араас ингээд гарч юм за яриад үгүй л хүү дээ гэж бодоод нэг яараагүй. Тэгтээ за юу ч гэсэн би 6 цагт очие гэж бодоод тэгээ би яг ингээд 6 цагт очоод ороод
Тэгээ яг ингээд фэн зон руугаа дөнгөж ингээд ороод бэжсэн чинь Джесси гарч ирсэн. Би бүр яана би хэрвээ ингээд 6 өнгөрөөгөл 7 молоо гэж ирсэн бол би Джессиг харж чадахгүйсэн мэт би бүр өөртөө амар баярлсан. За юм гэж мэдхүүгээ би 6 цагт ноцсон чинь хамгийн түрүүнд Джесси гарч ирээд тэгээд араас нь шууд лонг шот гарч ирээд тэгээ араас нь шууд J Park гарч ирээд ингээд тэр хэд маань яг нөгөө нэг энэ тоглолтын үндсэн гол хүмүүс маань шууд 6 цагаас ахуулаад үргэлжлүүлээд ямар ч ингээд завсарлахгүй гараад ирсэн. Тэнгүүд амар гоёсэн. Наана ингээд олон артистуудыг сонсоод хүлээх ямар ч шаардлага гарч ирээгүй. А яг тэдний араас Chilling It, Blue, I Met You гэдэг одоо нөгөө тэр бусад өөр K-pop артистууд нь ер нь л гарч ирсэн. Тэр зохион байгуулалт нь үнэхээр таалагдсан. Ягаад ч юм үнэхээр таалагдсан. Ерөөсөө ядраагүй биен дээрээ гол үзмээр байгаа хүмүүсээ үзсэн болохоор аим гоёсэн. Хүлч ядраагүй, нурууч ядраагүй. Яг тийм үе дээрээ яг л үнэхээр гоё мэдэрч чадсан. За ингээд артист болгоноор ингээд ярих юм бол заяа Джессигийн тэр хоолой үнэхээр гоё тийм нэг хүчтэй иршүүд нэг тийм гоё хоолой. Би өөрөө яг тийм нэг эмэгтэй хэрвээ рэпер байх юм бол би тийм иршүүд хүчтэй хоолойгоор рэп хийдэг. Би тийм рэперт юу нь бол дуртаахгүй. Тэгээд Джесси бол яг тэд нарын маань нэг хоолой бол үнэхээр хүчтэй гоё хоолой байсан. За дараа нь лонг шот гарч иржсэн. За лонг шот гарч ирэхэд бол за тэрэндээ цаохтууд бүр үнэхээр хүсэл нь биелсэн ихтэй бүр амар лаг эмоцтой гоё байсан. Дээрэс нь Солонгос ч ер нь ингээд тоглолт ямар нэг юм ингээд үйл ажиллагааны юм үзэх юм бол тэр үзэгчдийн артистуудаа үзүүлж байгаа тэр реакшнууд бүр үнэхээр гоё дөөхгүй. Яг тэр уур амьсгал миний бодлоор яг сая өчигдрийн тоглолтын дээр манай Монгол үзэгчид K-pop айдлуудын артистуудын хүсээд идэг тэр реакшнуудыг өгч чадсан гэж би бол бодож байгаа. Ойрлох үедээ ойрлоод яг л эмоц гарах үедээ гаргаад тий гой гоёас байнрууд бүгд ингэ барьсан байсан. Тэрэн дээр ингээл гой үгнүүд бичсэн. Тэнгүү тэр артистууд ч хараад үнэхээр гоё сэтгэл төрж байгаа нь бас шууд ингээд мэдэгдэжсэн тайзан дээрээс хараад за ингээд лонг шот бол угаасаа охтуудын хүсэмжид гоё банд байсан. Миний хувьд бол лонг шот үнэхээр гоё хоолойтой. Тэр бол үнэхээр оргилд нь гарч чадхаар надад бол тийм мэдрэмж төрүүлдэг. За дараа нь J Park. За J Park-тай бол үнэхээр бүр юу ч ярилдахгүй мөлий. J Park-ийн тэр харизм тайзан дээр яг тэр нөгөө байгаа байдал хэдий нуруу багтааж гисэн тэр тайз дүүргэж байсан бүр. Тэр хүний тэр харизм өөрөөсөө гаргаж байгаа нүдний харц нүд нь харагдахгүй ч гэсэн бинээс нь засарж байгаа тэр энерги шууд үзэгчдэд мэдэгдэжсэн. Тэр үнэхээр үзэгчдийг тэр тайзыг байлдан дагуулж ирсэн. Тэгээ ямар гоё бүжгэлт юм бэ? Ямар хөөрхөн байгаа байдал нь цаанаасаа нэг тийм бүр ингээ эерэг энергийг шууд бид нар өгчээсэн. Нүдний харц одоо тэр нүүрний эмошнуудыг гаргаж байгаа байдал тий мэдгүй зүгээр би хилэмж бүр үнэхээр бүх юм за үнэхээр дэлхийн од юм байна гэдэг тийм мэдрэмж бүр төрүүлсэн тий. Тэр бүх гоё хүмүүстэй бид нар яг одоо ингээ нэг газар байна гэж бодохоор бүр ингээ итгэмээргүй амар гоё байсан. Энэ жил эднэр ийм артистуудыг авчирч чадсан юм чинь дараа жил ямар артистууд авчрах бол үнэхээр хүлээлт үүссэн. Дараа жил хамгийн ихний артист нь бүр хэн байх бол хэрэг үнэхээр яг одоо карьер нунаагүй тийм хүн байж тарах юм бол би шууд бас л яг адилхан ганцаараа ч гэсэн хамаагүй плетэ автогаараа аавна. За тэгээд өнөөдрийн миний тоглолтын маань хамт үзсэн та нартай бүр маш их баярлалаа. Зүгээр л юм нөгөө өдөр тутмын юм daily vlog маягийн иймэрхүү бичлэгнүүд та нарт бас таалагдчихвэл хэлээрээ. Тэгээ дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.